Миний бодохгүй. За ерөнхийдөө энэ манай ажлын хэсэг бол өнөөдрийн эдийн засгийн байнгын орон танилцуулж байгаа зорилго нь юу байна вэ гэхээр нэгдүгээрт за энэ товчхон явна. За гишүүдэд бол эдийн засгийн байнгын орны гишүүдэд одоо ажлын хэсгийн одоо энэ ажлын явцын тайланг бол зээлийг бууруулах ажлын хэсэг. За энийг бол тайлан тав хүргүүлсэн байгаа. За өнөөдрийн эдийн засгийн байнгын орон танилцуулж байгаа зорилго нь юу вэ гэхээр нэгдүгээрт ямар ч ажлын хэсгийн мэдээллийг хүргэх. Хоёрдугаарт ажлын хэсгийн хүрээнд одоо улсын хурлын хамгийн газарт бол одоо энэ зээлийн үг бууруулах стратегийн хэрэгжилтээр ирсэн тайлан дээр үнэлгээ өгөх одоо ажлыг бол парламентын судалгааны хүрээлэнд өгсөн. За парламентын судалгааны хүрээлэнгээс бол одоо энэ ажил бол бас намраас дуусгаж чиглэлтэй байна. Тийм учраас та бүхэн энэ хугацааг харгалзаж үзээрэй гэдэг ийм хүсэл тавьсан. За нөгөө талаас бол ажлын хэсгийн гишүүдээс үндэсний аудитын газар бас гүйцэтгэлийн аудит хийлгийа. Ер нь одоо энэ стратегийг бол одоо 3 удаа их хурл бол одоо бас өнгөрсөн 10 жилийн хугацаанд баталсан байна. Хэрэгжилт хангалтгүй байгаа. Тийм учраас бас аудитын гүйцэтгэлийн аудит хийлгээ гэдэг ийм саналууд гаргасан байгаа. Тийм учраас ажлын хэсгийн ажиллах хугацааг бол одоо намрын чуулганы хугацаанд хүртэл ажиллахаар бол сунгах ийм бол саналыг бол одоо ажлын хэсгээс гаргаж байгаа. За 3 дугаарт болохоор бол энэ зээлийн үг бууруулах стратегийн хүрээнд бол ажлын хэсэг маань бол нийтдээ бол 5 удаа хуралдаан зохион байгуулж за зээлийн хүүгийн одоо дээд таас тогтоох талаар одоо гаргасан тодорхой эрдэмтдийн саналыг хэлэлцэх гэдэг зэрэг ийм ажлуудыг зохион байгуулсан. За ингээд ерөнхий ажлын хэсгийн дүгнэлт саналыг бол та бүхэнд ингээ хөрвүүлсэн ба та бүхэн харж байгаа. За ингээд ерөнхий дүгнэлт бол юу вэ гэхээр стратегийн ерөнхий одоо хүрээ бол их зөв тодорхойлогдож гарсан байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах ажил маань бол хэрэгжсэнгүй. За энд болохоор бол одоо мэдээж гадаад дотоод орчны олон хүчин зүйлс нөлөөлсөн. Гэхдээ энэ дотор бол ялангуяа одоо энэ зээлийн үг бууруулахтай холбоотой хууль эрх зүйн орчны өөрчлөлт бол нэлээд чухал юм байна гэж харж байгаа. Та бүхэн хэрвээ харж байгаа бол тэр хүснэгтэн дээр энэ зээлийн үгийн зардлын бүтц байгаа. За энэ судалгаагаар харахаар бол зээлийн үгийн зардлын бүтцэд их усүрийн зардал бол 60% эзэлдэг. За дараагаар нь эрсдлийн зардал нь 13 орчим хувийг, үйл ажиллагааны зардал 14%, ашигын маржин 5%, за зохицуулттой холбоотой зардал 8% гэдэг иймэрхүү одоо байдлаар эзэлдэг байна. За хэрвээ бид нар хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээний өөрчлөлт оруулаад за болон засгийн газар болон Монгол банк санхүүгийн сурвалж хороо зэрэг холбогдох байгууллагууд одоо тодорхой ажлуудыг зохион байгуулж чадах юм бол ер нь бол 4 жилийн хугацаанд бас хэрвээ гадаад дотоод орчны огцом өөрчлөлт байхгүй бол бас хүүг бууруулах боломж байна гэж харж байгаа. Тийм учраас болохоор бол ажлын хэсгээс бол дүгнэлтээ гаргаад саналуудаа боловсруулж байгаа. За ирэх одоо эдийн засгийн байнгын орны хурлаар бол одоо тогтоолын төслөө танилцуулахаар ингэж бэлтгэж байгаа гэдгийг та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр өнөөдөр гаргуулах байгаа гол шийдвэр маань юу гэхээр одоо ажлын хэсгийн ажиллах хугацааг намрын чуулган хүртэл сунгах ажил байна гэж та бүхэн ойлгох хэрэгтэй. За ингээд асуулт байвал асуултанд хариулъя.